ихэнхэд энэ бизнесмэнүүд, ажил хэрэгч хүмүүс зөвшөөрөл авахын төлөө хамаг цагаа өрдөг. Тэгээд зөвшөөрлийг бичлэн ингээд очиж авах гэдэг чинь бас даалдуур нэг хэл хахавал дагуулдаг байхгүй. Тийм учраас одоогийн зөвшөөрлийн хуулийн гол зорилго нь бол нэгдүгээрт ширхэг дээр зөвшөөрлийн тог багасгах, хоёрдугаарт сахимжуулах. Сахимжуулах юм бол тэгээд явандаа хүнтэй харцахгүй юм бол сахимаар бүх юм нь явна гэсэн үг. Тийм учраас одоогийн манай их хурлын даргын манай ажлын хэсгийн санаачилж байгаа зөвшөөрлийн хууль бол яг сахи олсон. Жишээлбэл нэг 8 нэрийн дэлгүүр нэрхийн төлөө 30 хэдэн зөвшөөрөл авах юм байна шүү дээ. Тэр ер нь ямар хэрэггүй. Хамгийн гол нь ажил хийе гэсэн хүмүүсийн замыг чөлөөлөхөөс биш. Энэ одоо зөвшөөрлийн хуулийг багасгах ч юм уу, нэмэх ч юм уу, тийм байдлаар тэр хүмүүстээр нь саад бэрхшээл учруулах ёсгүй. Тэр тал дээр хамгийн гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Ялангуяа энэ аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тэд нарын зовлонгоо сонсож, юу болж байна, юу болохгүй байна, тийм ээ? Анхны нэгжтэй маш олон судалгаа явуулж ийж зөвшөөрлийн хууль батлагдах ёстой.